Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ Баасан гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS телевизийн бэлтгэн үзүүлэг төвөөмсийн мэдээллийн хөтөлбөрийн шинэхэн дугаараа танилцуулъя. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ, гендрийн мэдрэмжтэй дархан видео контентын уралдааны шилдэгүүд өнөөдөр тодорч шагналаа гард авлаа. Дархан аймгийн гендрийн салбар хорооноос санаачлан орон нутагт анх удаага гендрийн мэдрэмжтэй дархан видео контентын уралдааныг Дархан аймгийн хэмжээнд зохион байгуулсан юм а. Уралдаанд нийтдээ 10 орон бүтээл ирснээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулан урамшууллаа. 3 дугаар байранд 56 оноогоор Оюуны ирээдүйн сургуулийн 17 ангийн сурагч Тогтох Баатрын инх хүслэн болон түүний найзууд. Харин 2 дугаар байр буюу дэд байранд 61 оноогоор Од сургуулийн 8-ын 4 ангийн сурагч Отхон Баатрын Оюунзул, мөн Од сургуулийн 3-ын 1 ангийн сурагч Отхон Баатрын итгэл нар шалгарсан бол тэргүүн байрны эзнэр 74 оноогоор Дархан сумын 6 дугаар багийн иргэн Батнасангийн Нямбатын гэр бүлийн бүтээл тус шалгарлаа. Аймгийн ансаг даргын 2022 оны захирамжаар гендрийн эрхтгш байдлыг хангах аймгийн салбар хороог 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжилэн байгуулсан. Салбар хороо өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын сүүлээр аймгийн гендрийн нөхцөл байдлын судалгаа хийж иргэдийн ойлголт мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулжээ. Сайн байцгаана уу, намайг Отхон Баатрын Оюун зүйлээд би Од сургуулийн 8-4 ангийн сурагч байна. Манайд болохоор Од сургуулийн 3-1 ангийн сурагч Аа итгэл гэдгээ. Гендрийн эрхтгч байдлыг одоо нэгнийг ялгарлан гадуурхахгүй гэл тийм л маягтай. Баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр. Тусал зэмцээ аав ээжтэй маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр. Эмэгтэй эрэгтэй хүмүүсийн тэгшгийг хангаж байгаарай хүмүүсээ. Гендрийн эрхтгч байдлын тэмцээний уралдаанд оролцоод 3 дугаар байранд орсон байна. Бид нар болохоор ингээд энэ тэмцээнд зарлагдсныг мэдээд бөөнөрөө сургууль дээрээ тулж агаад хийсэн. Гендрийн эрхтгч байдлыг бид нар илүү сурталчилж, гендер гэдэг бол ийм байд юм байна гэдгийг илүү төлхөө хүмүүст түгээх зорилгоор энэ хөвчлөгийг хийсэн. Зохион байгуулсан хүмүүстээ ийм гоё тэмцээнд зохион байгуулсан таны хамт олонд баярлалаа. Нямбат гэдэг манай хүүхдийг чин үслэн гэдэг. Одоо гендрийн мэдрэмжтэй дархан контентэнд оролж байгаа тэргүүн байр эзлэнд маш их баяртай байна. Танай видео маш их сонирхолтой байсан. Ямар утга агуулгыг илэрхийлэх зорьсон бэ? Ерөнхийдөө нөө гендрийн мэдрэмжтэй гэдэг контентыг яг ингээд судлаад тэрний үүднээс одоо гэр бүлийн харилцаа түүний болон хүүхдийн эрхтгч байдлыг үүднээс яг энэ хөө контент хийсэн байгаа. Хүн яг эрхтгч байдал гэдэг нь болохоор яг нэг 50-50% та одоо эрэгтэй хүн гадаа гарч тийм хар хөдөр ажил хийх биш. Одоо гэр ч гэсэн одоо хаях шанагтаад зуралдаад тоогоо шанага эргэлж болно л гэсэн үднээс энэхүү контентыг хийсэн байгаа. Нямбатын жимбэрлэг гэдэг алтан жимэг өгшөө 15 дахь сургууль руудаг. Баярлалаа, хайртай шүү. Дархан аймгийн гендрийн салбар хорооноос цаашдаа мөн иргэд аж ахуйн нэгж байгууллагууд руу чиглэсэн сургалтуудыг үе шатстайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Дараагийн мэдээ, автозамын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор Компортоос Буянтай аймлаг хүртэлх хэсэг зам 5 дугаар сарын 3-ны Бям гарагт өглөөний 7-оос орой 29 цаг хүртэл түр хязгаарлагдах гэж байна. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас дараах мэдээллийг тодрууллаа. За үзэгч та бүхэндээ бид цаг үеийн асуудлаар буюу Зархан хотын хэмжээнд бол хийгдэж байгаа улсын засгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозамын шинжилэлтийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд за хэсэгхэн хугацаанд бол автозамын хөтөлбөрийг хэрхэн хязгаарлах тухай мэдээллийг авахаар тус ажлын үндсэн гүйцэтгэгч компани буюу Окторгон бүтээл компани инженер Бататтай уулзж байна. За тэгэхээр та манай үзэгчдэд яг хэдэн сарын хэдний өдөр тийм ээ хэдээс хэдэн цагийн оронд аль хэсгийн автозамыг хязгаарлах юм бэ гэдэг тухай мэдээлэл өгөхгүй юу? За баярлалаа. Өмнө мэдээж байсанчлан одоо консул комфортын уулзуур одоо хэсэг хаагдсан байгаа. Тэгээ манайх ажлаа үргэлжлүүлээд урагшаан комфортын уулзуураас урагшаан аймгийн засаг даргын хамгааллын газар өргөтгөлийн ажил хийгдэхээр одоо ингээд төлөвлөгдөө явж байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор энэ өргөтгөлийн ажил хийгдэхэд одоо яг өргөтгөлийн хэсэг дээр одоо 6 кВт-ын цахилгааны шугам доогуур нь явж байгаа учраас энийг одоо шилжүүлэх, хүчтгэх ажил зайлшгүй гараад байгаа. Тийм учраас энэ комфортын уулзуурын энэ одоо яг харагдаж байгаа хэсэг дээр яг энэ уулзуурын энэ цаад хэсэг буюу одоо яг энэ хэсэг дээр хөндлөн гарахаар хөндлөн хүчтгэл хийгдэх ажил байгаа. Яг энэ тойл харагдаж байгаа тойл харагдаж байгаа хэсэгт. Энээс нэг 80 орчим метрт бас дахиад хүчтгэлийн ажил хийгдэх цахилгааны. Тийм болохоор одоо 2025 оны 5 сарын 3-наас буюу маргаашнаас гэсэн үг шүү дээ хагас өдөр тийм ээ. Хагас өдрийн өглөө 7-оос орой 21 цаг хүртэл хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлахаар одоо холбогдох байгууллагууд руу өгсөн зөвшөөрөл юм авсан байгаа. Тэгээд давхар одоо дархныхаа иргэдэд мэдээлэл өгөх журмаар одоо
хөдөлгөөнөө зохицуулаарай гэд мэдээлэл өгч юмар гэж байна. За тийм энэ хэсгийн зам бол яг Компортоос иш аймгийн таман газар буюу ийшээгээ за хуучин хороол руугаа явчихдаг нэгдсэн имлэг рүүгээ явдаг бас л их ачаалтаа замаа. Тэгэхээр түүр зорчих боломжтой зам нь аль хэсгээр зорчих боломжтой вэ? За одоо яг ийшээ гарч байгаа одоо Компортоос урагшаа Компортын уртлын гарцаараа ингээд тойрчж бас болж байгаа. Байрнуудын голоор. Тийм, байрнуудын голоор гараад буянтай амьдлгийн тэр урд уулзуур байна да. Яг тэрнээс нааш л хаагдах юм. Тэгээд ингээд тойроод нэг 160 орчим метр газар л хөдөлгөөн өглөө 7 цагаас орой 21 цагийн хооронд хаагдахаар төлөвлөгдөд байна. Энэ хугацаанд бид нар болохоор цахилгааныхаа хүчтэтгэлийн ажлыг төрүүлж хийхгүй болохоор өргөтгөлийн ажил маань хийгдэх боломжгүй болчиход байна гэсэн үг байхгүй. Цахилгааны хүчтэтгэлийн ажил бол маш одоо суур чухал ажил байгаа учраас яалтч явахгүй хааж байгаа юм байна гэж ойлголоо тий. За одоо ер нь нийт үндсэн гүйцэтгэлийнх нь хэдэн хувь нь бас үргэлжилж байна. Мэдээж бас ажил маш олон зүйл одоо тэгээ нүдэнд харагдахгүй хэсэгт бол газар дор хийх тийм байлээ бүтээн байгуулалтын дэд бүтцэн. За тэгээд ерөнхийдөө дараагийн хэсэгт одоо том хэмжээгээр буюу одоо сая энэ залуучууд театрын урд одоо хаацсан байгаа шиг тэ томоохон урт хэмжээгээр нь хизээ бас дараагийн хязгаарлалтыг хийхээр байгаа вэ? Үндсэн мэдээлүүд бусад мэдээлэл. За ерөнхийдөө бол бид нар хэсэгжилж хаана гэж хаах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо тэгээд ерөнхийдөө консулын уулзуураас Компортын уулзуур хүртэл бол одоо суурийн ажил хийгдэх хүчлэлтэй ажлууд одоо үлдээд байгаа. Тэгээд хэсэгчлэхээр бол Компортын уулзуураас урагшаа аймгийн тамгын газрын одоо уулзуур хүртэл одоо энэ хугацаанд энэ зайг нийтээр нь хаана дараагийн шатанд 2 шатанд. Тэрнээс өмнө нэг өдрийн хугацаатай хүчтгэлийнхээ ажлыг эхлээд хийхгүй бол бид нар өргөтгөлийнхээ ажлыг хийх боломжгүй нөхцөл байдал үүсчихэд байна гэж ойлгож байна. Тэгээд ерөнхийдөө яг хэдэн сарын хэдэнд эдгээр зам маань 4 өгнө болж одоо эцсийн байдлаар улсын комисс одоо хүлээлгэж өгөх шалгуулах байна. Энэ 10 сарын 30-наар гэж аймгийн захиалагчтайгаа гэрээ контрактууд одоо товлогдсон байгаа. Тэрнээс өмнө л одоо бид нар энэ замынхаа эхлээд нөгөө цахилгаан, дулаан, цэвэр бохор гэдэг энэ хүчтгэл шилжүүлэлтийн ажлууд бас нэлээд эзлэх хувийг эзэлж байгаа ажлын график төлөвлөгөөнд хугацаа орж байна гэсэн үг тийм. Тэгээ энэс шалтгаалаад гэрээ хугацаанаас болж өгөл өмнө л ашиглалтанд оруулж хөдөлгөөний нэг төлөвлөгөөтэй ажиллаж байна. За ингээд үзэгч та бүхэнд яг цаг үеийн шинж чанартай буюу та бүхэндээс харуулсан тийм ээ. Яг энэ Компортын хамгийн цахим энэ 204 дугаар байр гэж харагдаж штэ тий. За хожим ороолоо 204 дугаар байрны яг энэ уулзрын хэсгээс цаашаага за тэр буянтай аймгийн харалтаа хүртэлх зам бол хаагдах юм байна. Тэгэхээр нүдэнд үзэгдэхгүй бидний бас инженерийн хэлгээр сайн мэддэхгүй буюу бас цахилгааны хүчтгэлийн ингээд чухал ажлыг хийж байгаа учраас хагас сайнны буюу 2025 оны 5 дугаар сарын 3-ны өглөөний 7 цагаас оройны 21 цаг хүртэл хаагдах нэ. Тэгэхээр та бүхэн ажлаа төлөвлөөрөө яг чухал ажилтай хүмүүс байх юм бол өөр замаар зорчих нь биш үү гэж та бүхэнд бас анхааруулж хэлээ. За та хүмүүс автозамын ажлаа чанартай гүйцэтгээрэй гэж бас хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Дараагийндээ дэлхийн боловсролыг эзэмших эхний алхам буюу IELTS 100 хөтөлбөрт хамрагдсан дархны шилдэг 104 шилдэг сурагч гэрчилгээгээ гартаа авлаа. Дархуул аймагт хэрэгжиж байгаа боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 10-11-р ангийн сурагчдад зориулсан IELTS 100 хөтөлбөрийг 3 сарын турш амжилттай хэрэгжүүлэн хаалтаа илээ. Хөтөлбөрт анх нийтдээ 775 сурагч бүртгүүлэн 545 сурагч шалгалт өгснөөс 575-аас дээш оноотой 104 сурагч эцсийн шатандаа тэнцэн англи хэлний агсан шатны академик сургалтанд сууж инхүү гэрчилгээгээ гартаа аваад байна. Хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид гадаадын ихтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцах өргөдлөө илгээхийг шаардлагатай англи хэлний олон улсын оноонд хүрэх мөн дэлхийн боловсролыг эзэмших анхны том алхаа хийж байгаа юм а. Нийт суралцагчдад хандан аймгийн адцаг дарга аз жаргал баяр хүргэж цаашдаа хүссэн оноогоо авч хүссэн сургуультаа элсэн орж аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасан амжилттай сурагчид болохыг хүсэн өрөөлөө. Мөн хөтөлбөрийн сурагчдыг зуны амралтаараа зулзах тусланд амрах эрхийн бичиг болон шилдэг 4 сурагчийг тус бүр 500 мянган төгрөгийн эрхийн бичгээр шагнаад байна. Найзуудаа амжилт хүсье. Манай эд үзүүний найзууд маш сайн, маш ухаантай. Үнэхээр авьяастай. Би яг өөрийгөө англи хэлтэй сайн гэж боддог гэсэн. Гэтэ тэд нэр бүр надаас сайн. Хүүхдүүдийн ийм боломж өгсөнд маш их баярлалаа. I wish you the best of luck, my friends. And my teacher, Muzo, Toya, everybody, I congratulate every single one of you. Сүүлийн 3 сарын хугацаанд өмнө байснасаа илүү сайжирсан гэдэг нь бол тодорхой байсан. Яг л анх ороход бол нэг мок тест өгж үзэхэд 7-той гарч исэн. Одоо л сүүлийн мок тест дээр 7.5-тай буюу юунаас сайжирч гарч ирсэн.
би болохоор Passion Education гэдэг хишгийн багшийн сургалтанд суусан. Яг сургалтын явцын дунд сургалтад хоорондын тэмцээн, Улаанбаатар хот руу Шингисийн музей, Эрдэнэсийн сан гэх мэт газруудаар аялал зугааллаас хийсэн байгаа. За сайн байцгаана уу, Мөнх Батын Мишель гэдэг. Би Монгол Оюун сургуулийн 11-р ангид суралцдаг. За би өөрөө IELTS хөтөлбөрт багтаад эдүү зам сургалтын газарт суралцсан байгаа. За энэхүү 3 сарын хугацаанд би маш олон IELTS шалгалын шаардлагатай ур чадваруудаа хөгжүүлснээр гадна маш олон шинэ найзуудтай болсон, үнэхээр сайжирсан маш гоё хөтөлбөр болж өнгөрлөө. Ер нь бол хөтөлбөрийн гадуудаар бид нэр бөөнөрөө хамтдаа хот руу явж музей үзсэн байгаа. За мөн спортын тэмцээн гэх мэт бид нэрийг үнэхээр одоо ур чадварыг хөгжүүлэхийн тулд аюу чармааж ажилласан. Намайг маш сайнаар өөрчилж чадсан. Би илүү өөртөө ихтэй болсон. Тэгээд энэ хөтөлбөрийг одоо явуулж байгаа Дархуул аймгийн боловсролын газар бол Аз жаргал даргадаа маш их баярлалаа. Яг энэ сургалтад орохоос өмнө л ер нь бол Их Британий Лондон явна гэж боддог байсан. Тэгээ одоо IELTS сурснараа одоо би бол англи хэлээ маш сайн дэвшлүүлж чадсан. Тийм болохоор одоо миний Лондон руу явах алхам нэгээр нэмэгдсэн. Би энэ хөтөлбөрт оролцсноороо ер нь бол их сургуульд одоо apply хийх тийм үйл явцтай маш том одоо алхам хийж байгаа гэж бодож байгаа. Тэгээд энэ 3 сарын хугацаанд ерөнхийдөө миний 4 одоо чадвар маань маш сайн дээшилсэн. Тэгээд анх орж ирсэн онооноос нэг бүхэл бүтэн оноогоор дээшилж орж ирсэн болохоор үнэхээр баяртай байгаа. Эдүү зооныхаа багш сурагч нартаа баярлалаа. Тэгээд дээрээс нь энэ хөтөлбөрийг санаачилсан азаа дараа мөн цас чихэр дарагдаа бас баярлалаа. Дөрвөн сургалтын төв маань одоо сурагчдынхаа үйл явц хийсэн зүйлүүдийг ингээд шалгаж агаад хамгийн одоо оролцоо ихтэй идэвхтэй сурагчдыг бол шалгаруулж сонгосон байгаа. Тэгээд тэрэн дээр дөрвөн сургалтын төвөөс дөрвөн сурагч гарч ирсэн. Тэгээд би болох эдүү зооноос гарч ирж байгаа. 3 сарын хугацаанд нүүд өрнөхийн зур өнгөрлөө. Тэгээд анх ороход бол би ер нь дунджаар яг 7 байсан. Одоо бол би өөрийгөө сайн бэлдээд өөрөөрөө бэлдээд багш нартайгаа уулзаад тэг явхад бол ер нь 8 бол хүрнэ гэж бодож байгаа. Тэгээд эцнийг хэлэхэд хүмүүлийн актемийнхаа багш нарт маш их баярлалаа. Ясны хүндэтгэл хүргэе. Тэгээд цаашдаа ажиллана. Амжилтыг хүсье. Хөтөлбөрийн сурагчид сургалтын хугацаанд хичээлийнхээ хажуугаар англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээгээр спортын болон аялын зэрэг хөгжлийн олон хөтөлбөрүүдэд хамрагдаж өөрийгөө илүү сайн нээж чадсандаа тэд баяртай байлаа. 3 сарын турш хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн VIP сургалтын төвийн захирал Пүрв Самбуугийн инхчин, Эдүү зөөн сургалтын төвийн захирал Лавгсүрэнгийн туяа, Хүмүүнлэгийн академийн захирал 6 дайн Болорсов, Passion Education сургалтын төвийн захирал Баастын гişгийн нарын Бакамт олонд аймгийн засаг даргааны тамийн газраас талархлаа илэрхийлсэн. За өнөөдөр Дархуул аймгийн засаг дарга жаргалын санаачлагаар IELTS 100 гэдэг төсөл хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа хийж байна. Нийт 12 7 хоногийн 36 удаагийн хичээлийн 108 академик цагийн ард бид нар гарж байна. За ингээд энэ 3 сарын сургалтын хугацаанд бид нар нийт 3 удаагийн mock test авсан. Нийт 4 сургалтын төв одоо хамтарч ажилласан байгаа. За миний хувьд бол VIP IELTS сургалтын төвөд төлөөлөд 30 хүүхдийг авч бэлдсэн байгаа. За ер нь цаашдаа одоо энэ 103 сар хүүхдүүд өөрсдөө бие дааж бэлдэх байгаа. За ингээд 9 сар болон 11 саруудад одоо 10 дугаар анги 11 дугаар ангийн хүүхдүүд маань өөрсдөө IELTS-ийн шалгалтанд орох ийм гэрээтэй бид нар одоо энэхүү одоо төслийг санаачилж хэрэгжүүлсэн байгаа. За төслийн нийт хугацаанд ерөнхийдөө бол хүүхдүүдээс ирж байгаа санал сэтгэл бол өөрсдөө хүүхдүүд маань бас хичээлтэй тийм маш олон одоо сургуулийн activity байсан боловч яг энэ одоо бүрэн хэмжээний төсөлд 3 сарын хугацаанд маш идэвхтэй хамрагдсанд би бас баяр хүргэмээр байгаа. За тэгээд мөн түнчлэн одоо хүүхдүүдийн маань эцэг эхчүүд, сургуулийн багш нар болон сургуулийн захирлуудад бас баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд энэхүү төслийг бас амжилттай хэрэгжүүлэхэд гүн хүсэлцээ үзүүлсэн Дархуул аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга цас чихэр болон мэрэгчлэнүүд нь маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. За энэ төсөл бол Монгол Улсын хэмжээнд анх удаага 21 аймагт анх удаага ийм том байдлаар бид нар 104 хүүхд авч бэлдсэн. За энэ 104 хүүхдээс гадна бас оноо нь хүрээгүй мөртлөө одоо бас боломжит оноог үзүүлсэн одоо ийм 20 хүүхдийн бас төсөл явж байгаа pre IELTS гэдэг. За ингээд энэхүү нийтдээ 124 хүүхдийн одоо цаашдын одоо академик англи хэлэнд маш том үнэтэй хувь нэмэр оруулсан мөн гадаадын ихтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцах маш том гүүрийг одоо нээж өгсөн Дархуул аймгийнхаа засаг даргад баярлалаа гэж хэлмээр байна. Төсөл хөтөлбөрийг цас чихэр даргатай аймгийн засаг дарганы тамийн газрын нийгмийн бодлогын хэлтсийн хамт олон амжилттай удирдан инхүү зохион байгууллаа. Дараагийн мэдээ Дархан хотноо утахгүй болох гэж байгаа Браво циркийн тоглолтын бэлтгэлээс бэлтгэсэн мэдээллийг одоо хүргэнэ.
Дарханчуудаа анхаарлаа хандуулаарай. Найрамлын Дархан хотод маань Браво циркийн тоглол хамгийн анх удаага тоглогдох чинь. Тэгээ 5 сарын 3, 5 сарын 4-ний өдрүүдэд бол маш олон жүжигчид ирсэн нэг нь мэдээж Далматын байгаа. За Монгол Улсын урлагийн гавь цэцгэлэн Браво. За сайн байна та. Завгүй ахт нь хүрээлээ. Дархан сайн байцгаана уу? Дарханчууд сайн байцгаана уу? Браво циркс хүрэлцэн ирлээ. За бэлтгэл ажлыг хангаж ах шиг байна те. Бүгдээрээ хамтдаа орж болох уу? Орлого яг одоо яг бэлтгэл ажил ил явагдаж байна. Дарханы хүүхэд багчууд, Дарханы гэр бүл Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой зориулсан Браво циркус Дархан аренад ирсэн байгаа. За бүгдээрээ хамтдаа орж бэлтгэл ажиллагаатай сонирхцгоё. За бидний яг одоо хүргэж байгаа шууд амжуулалтаас 5 гэр бүлийг атснаар тодруулаа. За гэр бүлээрээ Дархан хотод Дархан United аренад болох Браво циркийн тоглолтын тасалбарыг бэлэглэх байгаа шүү. За та бүхэн хэдхэн болцлыг хангаж биелүүлээд Браво циркийн тоглолтыг гэр бүлээрээ бүтэн сайн өдөр буюу 5 дугаар сарын 4-ний өдөр үзэх эрхийн бичгийн эзэн болох бүрэн боломжтой байгаа. Вау, ямар гоё юм бэ? За ингээд бүх бэлтгэл ажлаа хангацсан манай Бравогийнхаа олуулаа ирсэн бэлтгэлээ хангаж байгаа юм байна. За та бүхэндээ хэлэхэд энэхүү шууд амжуулалтаар ямар болцлыг хангах вэ гэхээр доор коммент хэсэгт болвол хамгийн олон хүнийг меншн хийгээрэй. Тоо бол хязгааргүй хэн хамгийн олон хүнийг меншн хийснээр. За хоёрдугаарт нь болохоор энэхүү харагдаж байгаа шууд амжуулалтыг та бүхэн хамгийн олон паблик өрөвт шеэр хийснээрээ за DPS-ийн хамт олон за маргааш орой буюу Бямб гаргийн орой 20 цагт одоо шилдэг 5 гэр бүлийг тодруулаад за эдгээр сайхан 5 гэр бүлдээ зориулаад Браво циркийн Дархан United арена дах бүтэн сайн өдрийн тоглолтын билетийг гардуулж өгөх байгаа шүү. Тэгэхээр та бүхэн болол шууд амжуулалтын доорол коммент бичээд шеэрэгэд идэвхтэй оролцоорой гэж хүсэж байна. За суудал бас цөөхөн үлдэж байгаа учраас та бүхэн доор харагдаж байгаа утасны дугаараар мөн Браво циркийнхаа тасалбар билетүүдийг худалдаж аваарай. Призмын ав. Призмтэй байгаа дээ. Bravo,
За үнэхээр гоё сонирхолтой байлаа. Бид та бүхэндээ сая Браво циркийн тоглолтын хэсэгний байгаа шүү. Дөнгөж саяны үзүүлснээс гадна маш олон уран бүтээлч амтд ирсэн байгаа. За юун дөрөнд манай Дархан хотыг сонгож ирж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Ер нь бас дарханчууд циркээр дутагддаг л та. Тэгээ ялангуяа танаа Браво циркийг дарханд хизээ ирэх юм бэ? Дарханд ирэхгүй мүү гэж маш олон асууж исэн гэжсэн шүү дээ. Тийм би яг тэгж хэлсэн. Тэр бол үнэн бодиттой. Манай Бравогийн үнэж үзэгчид бид үнэж үзэгчдэд хэрэг хизээд тааламжтай хизээд сэтгэл дүүрэн хизээж баяр баясгалан бэлгэлж чадсанараа бидний амжилт. Браво циркус. Манай олон комент үзэгчид олон комент бичсэн. Дарханд хизээ ирэх вэ? Дарханд хизээ ирэх вэ? Бид аренаг ашиглалтын орохыг хүлээж ирсэн. Ашиглалтанд орсон. Тэгээ бид одоо циркийн тоглолтын зориултын тоглолтын 13 диаметртэй манежа өөрсдөө байрлуулаад Бравого тоглохоор бэлэн болсон. Дарханчуудыгаа хүлээж ирсэнд бид баярлж байгаа. Сая бол гэхдээ хэсгэн л харагдсан те. Ер нь үзүүлбэрүүдийн бүгдээр ингээс цомрлог болгож та нартай харууллаа. Яг л оролцох жүжигчид маань тоглогчид маань ингээд бүгдээрээ манежн дотор аслаа. За энд бас авраг могойг анхаарал татаад байна. Тэ нүдний хараа булаагаад байна. За сайн байна уу? Дархан хотод ирсэн сэтгэлийн тодруулж болох уу жижигчнээсээ те? Сэтгэл маш өндөр байна. Анх удаа Браво цирк маань ингээд Дархан хотод тоглогдох байна. Ердөө 2 өдөр 6 удаа. Тэгээд жижигчний хувьд ирсэндээ маш их баяртай байна. Би бүр айгаад байна. Зүгээр. Миний энэ могоо болохоор одоо 5 метрийн урттай. Ийм могоога, авраг могоога тэгээд үзүүлбэрийг үзүүлж байна тий. Тэгж чинь тийм. Хортой хоргүй хэсэх одоо могооны тухай. Яг нь ерөнхий хортой хоргүй одоо төрлөөрөө байгаа. Гэхдээ мэдээж яг хортой гэхээсээ илүү яг энэ төрлийн могоог бол бид нэр циркийн одоо үзүүлбэрээр ашиглаж тийм ээ. Одоо хамтарч ингэж үзүүлдэг байгаа. За ингээд тоглолтод нь амжилт төсөе. Манай Дархан хотыг зорио ирж байгаа та бүхэндээ болон тусгаалan бас чамд ийм гоё те 5 метрийн уртаа авраг могоо үзүүлбэр үзүүлж чад маш их баярлалаа. Амжилт төсөе. Баярлалаа. За манай хүүхдүүд ялангуяа маш их сонирхож байгаа. Нөгөө 100-ын өнгөлийн далмаатай ирсэн байгаа те. Казахстан улсын жүжигчин манаас өөр юм бэ ингэж нохойтой хамт ирсэн байгаа. Атнаахтаас нохойныхаа тухайс манай үзэгчдэд яриул те. Rex up. Eyebrow up. Wax up. Rex up. Up. Eyebrow up. Wax. Eyebrow. Rex. Mister. За. Ой, сан. Ой, Rex. Rex. Rex нохо Казахстан улсаас хүрэлцэн ирсэн Казахстаны циркийн жүжигчин Rex одоо 6 настай цирк ажиллаад циркэд одоо үзэгчдэд үзүүлбэрээ үзүүлээд 5 жилийн одоо туршлагатай тийм Rex гэдэг нэртэй далматын нохо манай тоглолтод Браво циркийн тоглолтод оролцож байгаа. Тэ? Ай браво Rex. Ва Rex. За Rex явж ирсэн үү? Rex. Та маа мэддэг айгу мундаг нохо шүү дээ. Та хүртэл тоолж үзүүлээ та бүхэндээ Rex. Энэ бол Казахстан улсаас үргэлжлэн ирсэн авиастай Rex. Баярлалаа. Браво. За Rex-тэй баярлалаа. Амжилт хүсье. Базраа цагаан гэрлүүд өгч түр. Молодец еще. Базраа. За цагаан гэрлүүд өгч. Еще давай. Молодец еще. Энэ голын дэлгэцүүдээ түр зогсооч. Эсвэл нэг юм өөр тогтмол дүрс өгч. Циркусийн баннер байхгүй юу? Циркусийн баннер байхгүй нэ зүгээр ахын найдтайхаа дүрс өгч. Давай еще. Еще. Голын дэлгэцээ. За одоо дарханчуудтайгаа Казахстан улсаас Дархан хотыг зорио ирсэн жүжигчнтэйгээ уулзуулах гэж байна. Сэтгэл ямар байгаа вэ? Одоо тоглолтондоо маш эрчимтэй бэлдэж байгаа юм байна шүү дээ, тэ? Ямар ирсэн бэ? Расскажи нам насчет своих представлений Монголии, как вы себя представляете тут, как у вас настроение, все ли у вас хорошо? Настроение очень отличное. Мы уже 3-й раз в Монголии. Очень нам понравится монгольский цирк. Би одоо Монголд ирээд миний сэтгэл маш өндөр байдаг. Би бол 3 дахь удаага ирж байна. Монголын үзэгчид одоо арт түмэнд хайртай. Гости, жители города Дархан, приходите, пожалуйста, в цирк. Очень хороший цирк. Мы вас привезли очень веселые животные. Кошки, собаки, змея и насуха. Очаровательный у нас насуха вообще является цирковые животные. Ждем вас в цирк. Браво.
За эрхэм мөндөд дарханчуудаа та бүхэн хүлсэн ирж бидний тоглолтыг үзээрэй. Бид энэ удаад маш олон төрлийн амьтантай ирсэн. Нохой, муур, элбэнх, авраг могой. Тэгээ ингээд та бүхнийг бас элбэнх гэж хэлсэн тийм ээ. Ингээд та бүхнийг циркт хүлсэн ирж Браво циркийг үзэж хөгжин баясараа гэж уриалж байна. Маш их баярлалаа. Спасибо большое. Спасибо. Вау, энэ циркийн гайхамшиг мэдрүүлсэн маш гай тоглолт яг одоо бэлтгэлээ базааж байгаа. Тэгэхээр та бүхэн хагас бүтэнсээ өдөр хайртай гэр бүлтэйгээ хүүхдүүдтэй юу үзүүлэх вэ? Амралтын өдөр юу хийх вэ гэж бодож байвал мэдээж Дархан United Arena тоглодох Браво циркийн тоглолтыг үзүүл 100% төв сонголт байх байлаа шүү гэж хэлмээр. За тэгээд бүгдээрээ азтай шалгаруулах гэж байгаа. Дээрээс нь бас плед авах гэж байгаа хүмүүс бас маш их сонирхож байна. Та мэдээлэхгүй юу? Тэгээ Монгол улсад хүүхдийн байгууллага үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойтой бид бас холбогдуулан Браво циркийн уран бүтээлчд ажиллаж байна. Инхээр яг үхээр азтай 5 гэр бүлд бид үн төлбөргүй циркийн урлагийг үйлчлэх ийм үзэх Браво циркийг үзэх ийм эрх олгож байгаа. Энэ яг үхээр хагас орны орой дүн гарна. Тэгээд дүн гаргаад яг үгээр хамгийн олон меншн хийсэн, хамгийн олон шеэр хийсэн энэ улсууд автоматар тэнд гараад ирнэ. Тэндээс бид 5 гэр бүл азтай 5 гэр бүлд боломж олгож байгаа. Үн төлбөргүй Бравог үзэх. Браво бол гэр бүлийн урлаг. Браво гэр бүлэрээ үздэг ийм соёл учраас 5 гэр бүлд бид үн төлбөргүй үзэхийг шагнал азтан тодруулах гэж. Тэгэхээр бараг нэг гэр бүл чинь за дунджаар 5-аас 6, 7 ч удаан бүлтэй гэр бүл байгаа шүү дээ. Тэгэхээр нэлээд олон азтнуудыг тодруулах нь байна шүү. За плетийн тухайд биеэр одоо юу гэдэг яг тоглолт эхлэхийн өмнөхөн ч юм уу ирээ шууд орчиж болно те плет аваад. Тасбарыг ерөөсөө аренагийн үүднээс зарж байгаа. Аренагийн уртлын хаалганаас. Тасбар ер нь маш сайн борлуулагдаж байна гэж штэ. Дуусах гадах шиг байна гэж зарим цагууд нь те. Дажгүй шүү. Доор гарч байгаа утасны дугааруудаар бас холбогдоод ер нь хургуулж авах боломж байна. 5-аас дээш тасбар авсан хүмүүст хургуулж өгнө. Тийм. Миний бас харснаар үний хувьд ер нь бусад циркийн тоглолтуудтай харьцуулахад харьцангуй боломжийн эдийн засгийн хувьд их боломжийн санагцсан. Та бүхний баримтлаг зарчим багтаа гэр бүл рүү чиглэсэн гэдэг. Тийм. Цирк бол гэр бүлийн урлаг. Тэгээд хүүхдийн байгууллагынхаа энэ 100 жилийн ойтой бид уялдуулж үн төлбөрийн хувьд бас уян хатан ийм ажиллаж байгаа. За ингээд цагуудыг дахиад хэлье. 5 сарын 3-4 буюу мэдээж хагас сайн бүтэн сайнны өдөр 11-ээс 15 цагаас 19 цагаас буюу өглөө өдөр орой гэсэн 3 удаа нийтээ 6 удаагийн тоглолт болж байгаа. Вау, артбар бэлтгэлээ базаагаад. За тэгэхээр энэхүү шууд дамжуулалт дээр бүх зүйл тодорхой харагдана, шудрах шүүгдэн. Яагаад тэгэхээр хамгийн олон меншн хийсэн хүн харагдчихын тодорхой, хамгийн олон паблик тохиргоотой те групп шеэр хийсэн мэдээж харагдчих учраас та бүхэн эргэлзэх зөвлөгөө за шүүлтэн дээр бол бити санаа зовоорой. За DBS-ийн хамт олон за хагасны орой 20 цагаас бол шилдэг 5 гэр бүлийгээ тодруулаа. За зургнуудын скриншот хийгээд доор нь бас комментэнд реплай хийгээд тусгай тийм одоо ацнуудын постыг оруулчих болно. Тэгэхээр та бүхэн битээ санаа зовоорой те. Тийм тэрнээс гадна нөгөө манай энэ Дархан хотод Браво циркийг тоглоход бидэнд маш их дэмжлэг үзүүлсэн манай номын хуучин Дарханд байдаг номинд барилдаг фейс шопинг эмэгтэйчүүдийн ээж нарын нүүрний гоо сайханд анхаардаг ийм фейс шопинг хамт олондоо бид бас баярлж байгаа. Фейс шопинг хамт олон маань бидэнд захихдаа тэр 5 гэр бүлд азтан болсон гэр бүлүүдэд гэр бүлээр нь зураг авахлах амьтдтай үн төлбөргүй амьтдтай хамт тэр 5 гэр бүл үнэнгүй гэр бүлээрээ дурсгалын зураг гэрэл зураг авахуулаарай гэж номинд байрладаг гоо сайхны фейс шопинг хамт олон бидэнд бас ингэж хэлсэн юм шүү. Ямар давхар бэлгтэй юм шүү дээ. Бүтэнсээ өдөр нөгөө тоглолтоо үзэж ирэхдээ энэ гоё Казахстанаас ирсэн амьтдтай авраг моготгоо зураг авахулчих нь юм шүү. Тэгэхээр та бүхэн энэ боломжийг бүү алдаараа за мэдээж бас за би азтан болохгүй гэж магадгүй гэж бодож байгаа хүмүүс нь тоглолтоо үзэх хэрэгтэй. Тоглолт өртөө 2 өдөр болоо дуусчнаа, явчнаа энэ сайхан жүжигчд маань. За ингээд хойлоо төгсөлийн бас те яг одоо энэ контентийнхоо одоо сүүлийн хэсэг ирсэн байна. Нилээн олон одоо яриаг авсан байгаа. Циркийн урлаг өөрөө маш гоё зүйлийг эрэг энергийг ард иргэдэд өгдөг учраас таны төсөөллийг бас асуултыг үлдээе. Болоогүй байна. Браво циркус дөнгөж эхэлж байна. Одоо монголчуудын шүтдэг, монголчуудын одоо хайртай молор эрдэнэ үзүүлбэр энэ бол мордон монголчуудын тоглолт байгаа. Өнөөдөр Дарханд анхудаа мордон монголчууд мордны гайхамшиг үзүүлбэр ирж байгаа. Циркийн урлагт 5 гайхамшиг байдаг. Тэр 5 гайхамшигын нэгийг та бүхэн дарханчууд авчирсан. Энэ бол мордны гайхамшиг. Мордон залуусыг бүгдээр нэг сонирхцгаая. За тэгээ.
За тэгэхээр үзэгчтэй Дархан хотод анх удаага морьтны үзүүлбэртэй цирк бол ирэх гэж байгаа. Тэгээд Монгол хүн болгон бол мориндоо хайртай байдаг. Тэгээ морио дээдлгүй хүн гэж байдгүй. Гэтэ зөвхөн морь унах гэдгээс илүүтэйгээр циркийн морьны үзүүлбэр гэдэг чинь шал өөр төвшнийх байдгийн байна. Тэгэхээр хатнаа хаа та бас морьтны үзүүлбэрийн тухай яриул. Ерөнхийдөө Монгол улс үүсгэн байгуулагдаад Монгол улсад циркийн урлаг үүсгэн байгуулагдаад 85 жилийн ой болж байгаа. Энэ жил 85 жилийн ой. Тэгээд морин үзүүлбэр гэдэг бол яг циркийн менежмент тоглосон цаг гэвэл 1970-аад он. Одоо циркийн урлагт Монголын циркийн урлагт энэ морин үзүүлбэр мордны гайхамшиг гэдэг тоглолт орж ирээд 50 жилтэйгээ золгож байгаа. 50 жил бид монголчууд маань зөвхөн Монголын үзэгчд гэхгүйгээр гадаадын төв дэлхийн олон үзэгчдэд яг энэ мордны үзүүлбэрээр мордны гайхамшиг үзүүлбэрээр хүч тамирын гайхамшиг үзүүлбэрээр агаарын гайхамшиг үзүүлбэрээр элб ухааны гайхамшиг үзүүлбэрээр гэгчээний Монголын циркийн урлагийн санд 5 гайхамшиг үзүүлбэр байдаг. Үүний нэг нь мордны гайхамшиг үзүүлбэр. Монголчууд мориндоо ирэмгийн, мориндоо гарамгын, морьтойгоо хамт өссөн гэж ярьдаг. Тэгвэл циркийн үзүүлбэр, циркийн үзэгчдтэй энэ Монгол мордны гайхамшиг үзүүлбэрээ мөнхөд үзүүлж, таниулж, дэлхийн олон үзэгчдээс монголчуудын мордны гайхамшиг үзүүлбэрүүдийн онцлогоороо бид ялгарч илүүрхэд чадсан. За, морин арсан үнэхээр хямар сэрэг шиг болж байна. Эмэгтэй бас жүжигчтэй юм шүү дээ. Тийм шүү дээ. Цирк бол ер нь гоо сайхны урлаг. Эмэгтэйчүүдийн, монгол охтуудын жишээлбэл уран нугаралт гэдэг бол бас Монголын циркийн урлагийн гайхамшигын нэг. Ингээд эмэгтэйчүүдийн гоо сайхан циркэд маш их уян хатан налархаа байдлууд бол үнэхээр гайхалтай байдаг. За, мөн эмэгтэйчүүд жалгаагүй, эрэгтэйчүүд жалгаагүй морин дээр доор нь орж годройтох олон янзын үзүүлбэр. Энэ 13 м гэдэг бол морин төрөлд бол бага хэмжээ. Гэхдээ энэ нь тохирсон бүх хэмжээ дамжаа нэг байдаг. Ер нь морины тоглолтод зориулж энэ циркийн стандартын хэмжээ үүсэн бий болсон гэдэг. Хаанхын цирк зөвхөн 13 м-ийн дугуй дотор эргэлддэг. Улаанбаатар хотоос зориултын тайзаа бол авчирсан байх нь байна. Тийм. Энэ ерөөсөө морь давхихад зориулттай, акробатчид өсрөж годроодоход зориулттай ийм л одоо эрзэнэн тоглолтын зориултын менежмент шүү дээ. Миний сонсноор энэ одоо мордоос гадна пони моринуудаас ирсэн гэж сонсон. Тэгэлгүй яах вэ? Пони гэдэг бол бас л циркийн мордонгуудын бас л нэг том баатар шүү дээ. Пони маань хүүхэд багчуудтай хамтран наадан тоглож наадцгаана. 2 пони ирсэн байгаа. Ах トゥ 2 пони. За, үзэгч та бүхэн өдөрөө үзэж харлаа. За, энэ бол тоглолтын зөвхөн бэлтгэлийн хэсгийн цугсгаан хэсгээс нь та бүхэндээ харуулж байгаа. За, үнэхээр бол Браво циркийн амлсан бүх амьтд нь, бүх жүжигчд нь бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээр ирж гисэн аль хэд хоногийн өмнө ирээд бэлтгэл ажлаа ингээ маш сайн базааж байгаа юм байна. За, ингээд урлагийн гүйцэтгэлтэй хатнаа тэргүүтээ Браво циркийн хамт олондоо тоглолтод амжилт хүсье. Баярлалаа. За, үзэгчтэй бид та бүхэндээ Дархан United Arena-гийн А заалнаас инхүү Браво циркийнхаа бэлтгэл сургалтаас мэдээлэл үзүүлээ. За, бидний үзүүлсэн бол зөвхөн одоо Браво циркийн цугсгаан хэсгэн л одоо хэсгүүд нь байгаа шүү. За, тэгээд маш их хэмэр сэргэж гин, маш гоё гайхамшигтай мэдрэмжийг төрүүлж гин. Ингээд та бүхэн Дархан United Arena-д за түргээд хагас бүтэнсээ өдөр 2 хоног за нийтдээ 11, 15, 16 19 цагуудаас тоглогдох одоо 6 одоо тоглогдох одоо тоглолтноос бүү оцроорой гэж хүсэж байна. За, тоглолтын дээр мөн бас би сая ерөөсө дуртаагүй юм байна. Дуучин одоо хүүхдүүдийн хайртай дуучин Мичитмаа ирж байгаа. Тийм Мичитмаа бол маш одоо сүүлийн үед одоо од болж байгаа дуучин байгаа шүү дээ, дуучин Мичитмаа, Мистер Браво гэд ийм олон гоёгоо үзүүлбэр үүстэйгээ ирж байгаа. За, та бүхэн доор харагдаж байгаа утасны дугаараар 5-аас дээш тасалбараа бол өнгөө хөргүүлээд аавна. За, харин одоо өөрсдөө шууд ирээд үзье гэх юм бол хамаагүй те гэр бүлээрээ ирээд хагасны 11, 15, 19, за бүтэн сайнны 11, 15, 19 цагуудаас шууд биеэрээ ирээд за үүдэн таслагдж байгаа плетнээс тасалбараа таслаад аваад одоо орж үзэх бүрэн боломжтой байх нэ. За, та бүхэн бас азтан болох боломжоос бүү хоцроорой. За, бид бол хагасны орой
20 цагаас за ацтангуудыг бол тодруулаад 5-5 гэр бүл одоо тухайн гэр бүлийн тоогоор нь за хамгийн ихдээ 7 байгаа гэж ботход одоо хүн тус бүр дээр нь Браво циркийн бүтэн сайнны өдрийн тоглолтыг бол ацтан болгож өгөх шалруулах гэж байгаа шүү. За ингээд Браво цирк үнэхээр яг энэ амлсан бүх жүжигчид бүх амьтад нь ирж байгаа юм байна. Нүдэрээ үзэж харлаа ингээд Браво циркийн тоглолтоороо туутахгүй уулзцгаая. Үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор цагаарын мэдээлэл танилцуулъя. Үзэгч та бүхэндээ бэлтгэн үзүүлдэг мэдээллийн хөтөлбөрийн баасан гарын шинэхэн дугаар энэ дөрөд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Амралтын өдрүүдэд хай тухтай тавтай өнгөрүүлээрэй. Баяр та үзэгчдээ.